Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самбацны өрхөмдөд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэндээ цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ их үдийн 14 цагаас сонсогч та бүхэндээ зориулан хүргэж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр зохиолч Хишиг нэмийн Дулам сүрэнгийн Учрах тавилан номын 2 дугаар дэвтрээс та бүхэндээ бүрэн ихээр нь албан ёсны зөвшөөрлөлтөөр хүргэж байгаа. Ингээд Хишиг нэмийн Дулам сүрэнгийн Учрах тавилан 2 дугаар дэвтрийн 2 дугаар хэсгийг та бүхэндээ хүргэе. Хамтдаа байгаарай. Халиуна гэр бүлийнхэн хамт алс хол байгаа хэдий ч Монгол эмэгтэй тэр тусмаа учруулынхаа дүүг сансарт нисээд ирсэнд хөөр баяр болон энэ сайхан мөчийг гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэхээр шийдэн ширээ засаж байлаа. Тэдний хүүхдүүд найз нөхдөөс нь гадна Чикагод амьдардаг монголчууд цугларсан байлаа. Гадаа талбайн баруун хэсэгт байрлах цэцэрлэгийн сүүлрөвчөнд 2 хүүхэдтэйгээ гадаалд суугаа шаргал ус, өдхөн хөмсөг, хазар дээр нь сүүлэртэн тусах урт сормус, гүн хөх далаа шиг цэнхэр нүдэн бүсгүй бол төгөлдрийн бэр Жиня. Цагаан эрээн даашинцтай олны нүд улаан царайлаг төрсөн түүнийг хадам ээж нь найзууддаа ам урсан магтна. Жиня бэлгүүдээс 3 насаар ихчиж бараг түүнээс нилээд хэдэн насаар дүү юм уу гэмээр овор багтай харагдаж байгаа биз. Хосууд хамтран амьдраад удаагүй байх үедээ ихэр хүүхдүүдэд төрүүлжээ. Жиня хотын төв телевизэд сэтгүүлч хийж түүний хөтлөн явуулдаг шоу нэвтрүүлгийг үздэг үзэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. American Airlines компанийнхантай хамтран нэвтрүүлэг бэлтгэж явах үедээ Монгол нисгэгчтэй танилцсан бөгөөд бэлгүүдэд Жениагийн чөлөөт байдал, өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар, хөөрхөн хүүхдийн гэмээр зан ааш нь таалагдсан гэж. Тэрээр багасаа л Америкт төрж өссөн тентхийн хүмүүжлэр хүмүүжсэн болохоор Монгол охид гэхээсээ илүү шонтхор хамар, хөнхөр нүд, шаргал үстнүүдэд дуртай. Тиймээс ч тэдний дундаас ихнэрээ сонгож. Дунд сургуульд байхад нь түүний эргэн тойронд цөөхөн монгол охид байсан. Харин нисхийн активд сурч байхдаа европчууд өрхтөө монгол охинд нилээдгүй татагдсан нь одоо энэ сансрын нисгэгч анууч. Гэсэн ч тэдний аав ээжүүд баг залуудаа янаг амаргийн холбоотой явсан болохоор хинхэн нь эрс эсэргүүцэлтэй тулгарч үерхэл нөхөрлөл нь удаан үргэлжлэх боломжгүй болсон. Харин өнөөдөр ануучинг сансарт нисээд ирсэнд нь баярлан бүх монголчуудаараа төдийгүй алс холын Америкт ч түүний баярыг хуваалцсан догтлод суугаан инэ. Амьдралд ер нь санамсаргүй олон янзын учрал тохиолддог. Тэдний нэг нь ануучин учрал хоёртоо танилцаж нэг сургуульд сурсан нь сонин тохиолдол гэлтэй. Магадгүй бурхны зурсан зураг байх. Цааш төчгсөн цаг хугацааны ирэхээр хичнээн санаанд оромгүй учрал тохиолдохыг хинч үл мэднэ. Зочдод айлан тэдний дунд хөгжилдөж суугаа улбар ягаан өнгийн нарийн малгай. Ногоон ирэн хээтэй даашин зумссан 50 нилээд гарсан ч нөгөө л залуу сайхнараа харагдах халиуна. Эмээ болоод удаагүй гэхэд бойлогхон үзэсгэлэнтэй хിവэрэ. Харин түүний нөхөр төгөлдөрөө мах барай нилээн шуугдаж турсан. Ус нь 2 шанаанаасаа бууралтаж нүднийх нь эргэн тойронд гүн хүн хүрчлээ суусан байгаа нь харахад нилээн ядруу байгаа юм болов уу гэлтэй. Сүүлийн үед байнга л нутгаас санах болсон төгөлдрийг ийм амархан өтөлж байгаад гайхах хүн цөөнгүй.
Саяхан л уулын бүргэж шиг хүчтэй явсан залуу яагаад ийм хурдан өөрчлөгдөж байгааг анзаарсан зарим нь түүнийг өвдсөн болов уу гэж бодсон ч асууж зүрхлэхгүй байв. Төгөлдрийнхтэй бараг 20 жил хөршүүд яваа алтан хөрш гэж хэлж болохоор айлвал болдгийх. Чикагод ирээд 2 чихнэр сольсон том тэрэгний жолоочийн Жаата ир сүүлийн 5 жил өөрөөсөө 10-аад насаар дүү хулантай амьдарч байгаа ачаа. Хулан халуунагаас олон дүүч тэр хоёр сүрхийн найзууд болж амжижээ. Төгөлдөр өмнөх шилтэй архинасаа зочдоо дайлан хундахтайгаа өргөхөд халуунаа нөхрөө дэмтсэн шинжтэй хажууд нь ир зогсоод "За альваа бүсгүүчүүдээ өмнөхөө тогтооч. Өнөөдөр чинь баяр болж байна. Монгол хүн, Монгол охин их хаттын маань удам сансарт нисээд ирсэн байна шүү дээ. Энэ сайхан өдрийг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ануужин чинь манай хүүгүүдтэй нэг ангид сурч байсан. Колорадогоос төрсөн нисгэгчүүд. Тэнд монголчууд маань баяр хөөр болж байхад бид ч бас энд юугаараа дутх вүлээ. Гэхдээ дөрвнээс хойш барьж тавин ууж төвлөхгүй суусан хулан төгөлдрийн хэлсэн үгэнд сэтгэл нь хөдөлсөн бололтоо халуунатаа дулгаад хундахтайгаа тогтоож оргилоо. Болд. Гэн манай төгөлдрийн том хөөчин. Гэхдээ нэрээ ануужинтай нэг ангид сурч байсан гэлөө. Гэхдээ халуунаа тэдний ярианд оролцсон. Ануучин билбүүдээ хоёр чинь нисхийн сургуульд хамт сурч байлаа. Манай айл дөргүүлсэн учрал хүү маань ч бас тэдэнтэй хамт сурч төгссөн. Тэр хүүг маань та нар танихгүй баха. Аргач хүлээ. Бүр багаас нь хүнд үрчлүүлсэн болохоор бид нар ч гэсэн уулзаж учралгүй явсаар оюутан болсон хойно л уулзаж байлаа. Гэхдээ 2 жилийн өмнө нэг ирээд явсан. Тэр үеэр та хоёр байсан билүү? Ингэж хуланд хандан асуухад болт ажилтай олон хоногор тээвэрт явдаг үе байсан баха. Би харин яасан бэлээ? Монгол явчихсан байсан болов уу? Учрал хүүгч нь харах нь бүхий л та хоёрыг бэлгүүдээ хангал хоёроос өөр хүүтэй гэдгийг отоол сонсч байна штэ. Танах чинь тэгвэл нисгэгчдэр дүүрсэн чигүүртэй айл юм шивлээ. Ингээд бүгд л хөгжилтөн инээлтлээ. Төгөлдөр хүүхдүүдээрээ бахархсан шинжтэй. Учрал маань нутагтаа олон улсын нис хонгоцны буудалд ерөнхий инженер хийдэг сайхан хангар ирвэ. Удахгүй ирэх бах. Та нар хүүтэй минь танилцаарай. Ингээд халуунаа хүүг нь өөрийн үр шиг бодож дүүгээр бахархаж суугаа нөхрөө хараад сэтгэл дотроо хайрлан хүндэлнэ. Өдөржин наргиж цэнгсэн монголчууд орой бүрий болохын алдад тарцгаасан бол хөршүүд нь хэсэг хамтдаа суухаар болж үлдлээ. Хулан халуунаа хоёр дар суваан ууж нилээн халамцав. Хулан танах чацтай юм аа. Хүүхдүүд нь бүгд нисгэгч. Бас удахгүй юмч болох гэж байдаг. Бас тэгээд болоогүй. Царайлаг хөөрхөн бэртээ. Хоёрын хоёр их рачтай. Гэтэл бид хоёртой зулайг нь унарлах нэлхантан шалах шүү дээ. Ингэж хэлэнгээ атаархангүй өнгөөр санаа алдахад нь халуунаа. Хөөрхөн нь чахав дээ. Манай бэр нилээн дураараа эрх талтай хүүхчиг байгаа юм. Эндхийн залуус ч угаасаа задгаа талтай л тал. Би уг нь хүүгээ Монгол бүсгүй ихнэрээ болгоорой гэж мөн ч хэлсэн. Угсаагаар л хил соёл ёс заншил тис өөр хүмүүс хамт амьдрнаа гэдэг тийм чамар биш. Бид энд 20 гаруй жил амьдралаа. Хэдий энэ нутагт залуу нас минь өнгөрч сайн муу бүхий л зүйлтэй учран өнөөдрийг хүртэл дасаж яваач. Их орон төрлөх нутагт уул ус минь зүрх сэтгэлээс байнга л уяатаа явах юм. Эндхийн охтууд нөхрөө дагаад л Монголд очиж амьдрна гэдэг юу л болох.
Хүү маань л ихнэрээ дагаж энд насыг барах байхаа та. Найз нь залуу наснда бас л алдаж онож явлаа шүү дээ. Үр хүүхдүүд маань ханаа зөв сонгож сайн сайхан амьдраасаа л гэж хүсэх юм. Одоо яах вүлээ те? Өөрийнх нь сонгосон сонголт юм чинь. Огонч манай бэр ааш зан сайтай, ажилдаа нэр хүндтэй хүн л дээ. Бас их халамжтай. Ач нарыг мань хараа үсттэй. Ямар хөөрхөн игдүү хүргэмгээч. Нас ахих тусам ач нараа хараад л жаргадаг болол та. Би ч тэднээсээ холдох дургүй. Ажил төрөлтөө үедээ надад орхичгож байгаараа гээд л байгаа. Ингэж хилэнгээ инээд алдахтана. Хүний нутгийн хөөхөд энэ төр гэж юунд санаа зовдөг юм бэ найз минь? Ажилтай бол ажилтай. Мөнгөтэй бол мөнгөтэй. Харин ч Америкчууд чинь наригахтаа наригдагч. Ажил төрөлтөө чамба нарийн тооцоотой айхтар хүмүүс. Хүүхч нь нас ахих тусам сайхан халамжлаад л явна. Ер нь манайхан шиг тэжээлгээд зүг зүгээр хөвтөж байх улс яавч биш. Өөрсдийнхөө амьдралыг сайхан аваад явчих чадaltaй хүмүүс. Ийм сайхан мэрэгжилтэй хүүхдүүд миний найз алцахгүй. Хүүхдүүдээрээ бахархаад л явна. Үнэхээр азтай. Одоо өөр энэс өөр юу хүсэх вэ? Үрсээрээ бахархаад л явж байхаас. За бас тийм ч юм аа та. Хүүхдүүдийн асуудал ч одоо яах вэ? Өөрсдөө л болж байвал болох биз. Ингээд та хоёрт ер нь буцхуудал байна уу? Би ч энд тасчтэй. Ойрын үед Монгол явах бодол алга. Харин болд хаяа балах юм уухаараа нутг руу явъя гэд амраахгүй юм. Манай хүн шалгаагүй. Өдөр бүрэл нутагтаа очмоор байна гэж ярьдаг болоод байгаа. Би энэ хоёр ачтай хорогдоод ба эндээ байгаад байгаа. Төгөлдөр буцъя гээл. Хөгшин настай ээж аваагаа амьд сэрүүн дээр нь очиж уулзъя гэд л үглээд байдаг юм. Гэхдээ одоо ч тэгэндээ хэд наслна гэж эцэг эхээсээ хол байх вүлээ. Би дээрээс хойш асуу хийж болоод санаа зовоод байсан. Төгөлдөр ахын би ер нь зүгээр үү? Ойртож ахын ядруу харагдаад байх боллоо. Манай хүн сахарын өвчтөй болчихсон. Энэ өвчин чинь бас тийм амар зүйл биш юм байна. Нэг хэсэгтээ хоолундаа тааруулаад овоо байсан чинь сүүлийн үеэс юу нь болохгүй болсон юм. Сахар нэгтээд хэцүүхэн л байгаа. Таач тийм баха. Их тураад байгаа харагдсан. Гэхдээ сахарын өвчтөй хүн чинь гол нь хоолундаа зөв тохируулаад байвал гайгүй гэх юм билээ шүү дээ. Сүүлийн үед өвчтөй хүмүүс илбэг болж юунаас болдго юм бол тоо? Янз янзын шалтгаан байдаг болол та. Яг энэ төр гэж хэлэхэд хэцүү юм билээ. Төгөлдөр залуудаа газтаа ундаа пицца, бургер гээд бэлэн хоолыг хийддэг байж. Шарсан хуурсан юм идэхгүй бол амтгүй хоол хоолоод авахгүй гээд л буруу хооллолтоос нэлээд шалтгаалдаг болов уу гэж би бодоод байгаа. Бас би эрхтний янз бүрийн шинж тэмдэг хууч өвчин нөлөөлдөг биз. Ангаах ухаанд сахарын өвчин яг юунаас болж үүсдгийг бүр нарийн тодорхой тайлбарлсан оновчтой хариулт байдаг эсхийг мэдэхгүй юм. Би л хар ухаанаараа тэгж болтдох юм. Ямар ч байсан хоолны дэглэм бариад хийх ёстой тариа уух учиртай эмийг нь уугаад л байна. Явандаа гайгүй болох байхаа. Тэдний яриаг таслах гэсэн мэдхүү халиунагийн утас дугарлаа. Дунд хүү бэлгүүдийн залгалаа. Аваа нүэж. Бид гэртээ сайн яваад ирлээ. Хүүн маргааш өглөө Вашингтон руу нислэгтэй. Жиния өдөр телевизийн нэвтрүүлэгтээ болчихсон гин. Та манад ирээд хоёр хүүг мань хараад өгөөчдөх үү? Өтгий минийхөө. Ээж нь очиж өглөө эрт аавд өхүүлж өгөх баг.
Миний хөө санаа зовлтгоо сайхан амраарай. За ээж. Сайхан амраарай. Ингэсээр утсан тасарлаа. Хулан ингээд танаа баг хүү ойрт харагдахгүй байх чинь сургуулаа төгсөх гэж байгаа үсттэй. Утахгүй төгснөө. Шалгалч хүлэг гээд ойр завгүй л багш байна. Мис заслын нарийн мэрэгжлийн эмчээр төгсөж байгаа. Тэр дундаа бөөрийн мис заслаар дагнаж диплома хамгаалсан. Төгсөөд Монгол руугаа очиж ажилланаа л гэсэн хүн байна. Аав нь ч бас энэ шийдвэрийг нь дэмжиж хамтдаа явнаа л гэдэг байгаа. Огонч тэрэн дээр л дээ. Багасаа энд төрж өссөн хүн Монголд очиод астлаа нэлээд юм болох байх. Түүнээс ч эх орондоо очиж ажиллаж амьдрна гэдэг сайхан байлгүй яах вэ? Манайх гэдэг айл бүгдээрээ хүний нутагт насыг баралтай биш. Аавыгаа аваад нутаг явнаа гэхэд нь юу ч хэлж чадаагүй. Хулган халиуна хоёр ингэж элдвийг ярьж хөөрч суугцоор болдтоо гадагшаа салхилахаар гарсан төгөлдөрч орж ирлээ. Тэднийг инхүү бүрэнхийг ялаанодтоо сэрүү татуулсан Чикагогийн тэнгэр дор Монголоо сангалзан хөвсөл зохицуур. Учир нь найз өсгүйгээ дагуулan аавынхаа гэрт ирсэн байлаа. Үргэлжлэл би. Их Монгол радио Учрах тавилан 2 дугаар дэвтрээс 2 дугаар хэсгийг та бүхэнд төлөвлөлөө. Зохиолч Хишиг намын Дулан сурам. Учрах тавилан 2 дугаар дэвтэр. Ерөнхий редактор Баттуул. Компьютер графикч Зэнддава. Өгүүлэгч Хос хоёр. Их Монгол радио 2020 он.